За энэ сайхан бараата өглөөний мэнд хүргье. Би чи нөгөө ирж ажил руугаа ирж байхдаа амьдал балрлаа. Нөгөө нэг машин маань гинтгэл тав гэж дуурайд харна. Энэ одоо юунд дуурайд байгаа юм болоо гэж гайхал нэлийн давхсан. Тэгэл замын хажууд зогсоо харсан чинь дугуйн бүр байхгүй. Дугуйн хагарчжээ. Тэгээд би чи нөгөө нэг дугуйгаас сольж чадахгүй тийм ууж олооч ахгүй үнэ хэлэхэд. Тэгээ яна одоо энэ хүмүүс туслах болов хинэггүй ухааг бүлтгэнэ байжсэн чинь нэг бахим шагал шиг залуу явж байгаа нөөж болсон хилээд үзье да яадаг бол гэд. Тэгээ хилээд үзсэн чи харин дугуйг минь солиод өглөө. Тэр залууд маш их баярлаа. Тэгээ жолооч гиснээс миний бас амаа өсгсөн хүн болгосон ам нас жолооч. Тэгээд уг нь намайг өргөж авааг бол оршуулган дээр нь ирсэн манай нутгийн ах ярьжсэн. Уг нь чамайг өсгөөгүй бол аав чи Хөдөлмөрийн Баатар болох байсан гэдэг. Хөө шагнал гиснээс гэдэг шиг. Тэг би бүр гайхаад юу яриад байгаа юм болоо гэд ингээ жоохон гайхаж харсан. Тэгсэн чи тэр үед нөгөө трактор гэж ярьдаг байсан гэсэн. Тэгээд нөгөө нэг уран хаалганы авраг, сайшаалын үнэлэх, баярын бичиг, диплом гэл манайхаар дөрөв 2 3 хавцаар дүүрэн юм манай тэр улаан авдранд байдаг байсан байхгүй юу. Гэрт би зүгээр хүүхдийн чи үзэл ямар гоё ингээ 90 60-ны үзэл талт хийдэг байсан. Тэгээ аав нь тэгээд юуны хөдөлмөрийн хүндэт медаль энэ тийм залуугаар ш 20 идэвхтэй гэж 20 гараа явж исэн байж ш. Тэгээ авсан байсан. Тэгээд өөрөө тэр ах хэлсэн. Аав чи ингээд 3 4 шөнөөр нойргүй явдаг. Ерөөсөө үнэхээр хинч дийлдэхгүй тийм зүтгэлтэй хичээлтэй ажилласан хүн байсан. Тэгээд маш их хөдөлмөрч яаж гүйцэх гэж бид нар гүйцдэггүй байсан. Тэгээд чамтай үлдээд тэр тийм ажил хийхээ болоод ингээд усны тэрэгний жолооч болсон шүү дээ гэж хэлсэн. Тэгээд тэр хүний амжилт гавьяа нийгэмд үзүүлэх нөлөөч гэдэг юм уу, сайхан амьдралч байж болохын тэгээ бүх зүйлээс нь би өргөгцснөөр ч намайг өсгснөөр бас хойш ингээд тэр бүхнээс тэр сайн өөрийн хувийн амбиц тэр сайн сайхан зүйлүүдээс миний татгалцсан байдгийн байлээ. Тэрийг би бас мэдгүй байсан чи оршуулган дээр нь ирсэн нутгийн ах хэлжсэн. Тэгээд гэхдээ миний аав хизээч нөгөө нас орохынхаа өмнө надад хэлжсэн. Ер нь л хэлдэг. Охиндоо гомддгүй шүү гэд. Би бол ер нь их гомдод гэлдэг. Хүүхдлийн чинь тэгэл өрөнд нь орохгүй ихэнхдээ л зөрүүдлээл тэгэл аягүй гомдоо. Миний охиндоо ерөөсө гомдож байгаа шүү. Миний хувь тавилан л юм байсан. Яг уу наана харахад би чамд уур хүрээд хаяа загнахтаа гомдож гин гэдэг ч юм уу. Эсвэл чамаас олж гэдэг ч юм уу. Өгнөд хэлсэн байж магадгүй. Хэрвээ тэгсэн бол уучлаарай. Би өстөө охиндоо гомдож байгаагүй шүү гэд. Надаас болоод угаасаа бас ихнэрч аваагүй, хүүхч гаргаагүй, олноос нь төрүүлсэн, дураар нь өсгцэн. Хүний гар харуулаач яах втэ энэ төр гэж явсаар хагаад хүний амьдрал чинь богинохон болохоор тэгээ өнгөрсөн байдгийм байлээ. Тэгээд аавгаа дурслаа, муу жолооч гэдгээд мэдэрлээ. Ингээд тусалсан залууд баярлаа. Тэгээд та бүхэнтэйгээ хуваалцаж байна. Баярлаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.